За хөтөлбөртэй хамт үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочдтой олзуулахад бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн зочдоор Монголын хүүхэд залуучуудын нэг ертөнц шугам бүжгийн холбооны үүсгэн байгуулагч бор. За мөн нэг ертөнц хамтлагийн бүжигчин тэргэл болон ихшиглэн нарах хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Та нартаас өнөөдрийн мэнд хүргэе. Урилгыг мань хүлээн авч ирсэнд их баярлалаа. Тэгээд сайхан мэдээтэй ирсэн байлээ. За тэгээд бас олон мэдээллийг үзэгчдэд бид бүхэн хүргэхээр төлөвлөсөн байгаа. Юуны төрөнд та бүхэнтэйгээ гоё дэлгэрэнгүй танилцъя тий. Нэг ертөнц шугам бүжгийн одоо энэ холбоотой бас сайхан танилцаад эхлүүлье гэж бодож байна яриа. Тийм. За холбоогоо танилцуулахаас өмнө одоо шугам бүжийнхаа үүслийн талаар юм. Тэгэхээр зэрэг манай Монгол улсад шугам бүжиг 8 одоо 9 дэх жил рүү орж байна. 9 жилийн өмнөсөн байгаа. Тэгэхээр зэрэг 9 жилийн өмнө одоо алтан холбоо гэдэг нэг холбоо байгаа. Бүжмөө өгштэй. За бүжмөө өгш маань одоо энийг ингээ үүсгэн байгуулад одоо дандаа ахмад настай хүмүүс маань маш олон жил ингээ бүжиглсэн байгаамаа. За тэгээд одоо ер нь бол багш маань залуучуудыг бас татаж оролцуулах чиглэлээр бас нэлээдгүй ажлыг хийж исэн. Тэгээд өнгөрсөн жилийн хугацаанд бид нар одоо 2025 онд болсон Азийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөөд насан туршидчдын баг анх удаага оролцсон байгаа. За тэгээд ингээ багштайгаа тэнд ингээд оролцоод багаараа бид нар оролцоод тэнд ингээд оролцоод явж байхдаа хүүхдийн баг хүүхдүүд оролцож байгааг хараад тэндээс санаа төрсөн. За эн чинь миний одоо үндсэн мэргэжил өөрөө би багш сэтгэл зүйч мэргэжилтэй. Тэгэхээр өөрийн маань одоо үндсэн мэргэжил нэгдүгээр нөлөөлсөн, хоёрдугаар одоо бас надад хобби байгаа. Тэгэхээр зэрэг энэ хоббиныгаа дагав хүүхдүүдийг бас хөгжүүлье гэсэн бодол төрөөд за тэгээд одоо өнгөрсөн жил тэмцээнд оролцож ирснээс хойш одоо холбоогоо байгуулад Монголын хүүхэд залуучуудын нэг ертөнц шугам бүжгийн холбоогоо байгуулад за тэгээд хүүхдүүдийнхээ багийг бүрдүүлсэн, хамтлага байгуулсан. Хамтлагт маань одоо нийтдээ одоо 20 хүүхэд хамрагддаг. Баянгол дүүргийн одоо ерөнхий боловсролын сургуулиудаас бид нар хүүхдүүдээ сонгон шалгаруулж авсан байж байгаа. Тэгэхээр одоо яг үндсэн дийлэн хүүхдүүд маань одоо 40-р сургууль, 28 дугаар сургуулийн хүүхдүүд одоо манай энэ хамтлагт хамрагдаж явж байгаа. Ястаа нэг будг нь хаанхалсан гэдэг шиг за шугам бүжиг нь өөрөө үүсч байгаа Монголд хөгжөөд бол ерөөсөө 9 жил болж байгаа. Тийм. Холбоо нь байгуулагдаад жил болж байгаа. Тийм. Хүүхдүүд маань тэмцээнд Азийн аврагт анх удаа оролцоод медальтай ирсэн байгаа. Гэт гих мэтчлэн маш юм амжилт бүтээлтэй явж байгаа. Хоёр медаль саргаж үзүүлээ. За хоёр хөөрхөн дүүтэйгээ танилцъя л та. Нэг нэгээрээ гоё өөрийгөө танилцуулаач мэд. Намайг тэргэл гэдэг. За хэдэн настай энэ тэргэл? За миний дөө хэн гэдгийг? Тэргэл гэдэг. За хэдэн настай вэ? Би 9 настай. 9 настай. За тэргэл хэдэн наснасаа эхлээд яг энэ бүжгийг одоо бүжиглэе та өстой гоё юм байна да гэж бодож эхэлсэн бэ. Яагаад бүжиглсэн бэ чи? 5 наснасаа эхэлж мисийн тэмцээнд орчихсон. Мисийн тэмцээнд орж исэн. Өө за. Мисийн тэмцээнд орсон. За тэгээд яаж бүжигтэй холбогдов? Иргэн тойронд найз нөхдөд бүжиглэж ирсэн үү? Ах эгч нар нь бас бүжиглдэг хүмүүс байсан уу? Нэг удаа тэмцээнд ороод тэмцээнд орохгүй юм гэдэг. Тэгэл бүжиглээ та гэж бацнаа тий. За дүүтэйгээ танилцъя. Намайг инх төвшингийн ихшиглэн гэдэг. Одоогоор би 10 настай байгаа. 10 настай. За манай ихшиглэн яагаад бас бүжиглэх болсон бэ? Иргэн тойронд нь ах эгч найз нөхдөд бүжиглдэг хүмүүс байсан уу? Яг манай хамаатныхч гой бүжиглдэг болохоор яг хамаатныхчээ хараад бүжиглэе гэж. Хэрэг гой бүжиглээд харна. Би бас бүжиглэе даа гэж батсан байж тээ. Ингэрт нь ийм хөөрхөн бас ингэ медалууд харагдаж байна. Ямар медаль байгаа гой танилцуулж өгье тээ. За тэргэл алтан медаль. Алтан медаль. Хаанаас ямар улсад зохиогдсон, ямар тэмцээнд ороод ямар шагналыг авлаа? Солонгосоос Азийн авраг шалгалт тэмцээнд ороод алтан медаль авсан тий. Манай ихшиглэн бас медаль зөөсөн байгаа тий. Хоёр өөр медаль авах шиг байна. Нэг нь багаар алтан медаль авч нөгөөх нь би соолоогоор ганцаар шин төлөөр хөл медаль авсан. Бас ганцаарчсан ямар төрлийн бүжиг бүжиглсэн юм? 3 төрлийн бүжиг бүжиглсэн. Нэг нь юу юм бэ? Нөгөөх нь six pack, харин гуравдах нь joy. Тэгээ алтан медаль багаараа аван гутлаа ганцаараа хөрөл медаль аваад ирсэн байна тий. За тэмцээний сонь сайхантай бас танилцъя те. Яг ямар учиртай тэмцээ Азийн авраг гэж юм за жил болгон болдг юм уу? Ямар давтамжаар зохион байгуулагддаг гэх мэтчлээ. Азийн аврагын тэмцээн бол бүгд намт Солонгос улсад одоо
жил болгоны 6 сарын 7-8-нд зохиогддог юм байна. За бид нар бас яг өнгөрсөн жил насан туршидтын баг явахад бид нар яг 6-7-нд бид нар тэмцээнд оролцсон. Энэ жил бас ингээ явахад 6-7-нд бас тэмцээнд оролцоод ирсэн. За тэгэхээр бид нар энэ шалгуурт яаж одоо тэмцэж яаж энэ тэмцээнд оролцох эрхээ авсан бэ гэхээр зэрэг Монгол улсад 2025 оны 11 сард одоо анх удаага олон улсын тэмцээн зохион байгуулагдсан. Австрали, Герман, одоо Хятад, бүр олон улсын тийм энэ олон улсын шүүгч ирсэн. Энэ сайхан тэмцээн маш өргөн хүрээтэй зохион байгуулагдсан байгаа. Тэгэхээр нөгөө Алтан холбооны одоо үүсгэн санаалагч Бүжмөө огш маань энэ тэмцээний Монголд анх удаа зохион байгуулсан. За бид энэ тэмцээнд одоо багаараа оролцсон. Багаараа оролцоод одоо энэ тэмцээнд оролцож алтан медаль авч тэгээд одоо Азийн аврагт оролцох эрхээ авсан байгаамаа. За тэгээд ингээ хүүхдүүдэд бүтэн жилийн турш одоо бүхий л одоо нийслэл дүүргийнээс зохиогдсон янз бүрийн арга хэмжээнд дээр хүүхдүүдэд оролцуулж, фестивалд оролцуулж, Баянгал дүүргийн хэмжээнд зохиогдсон фестивал болон нийслэлээс зохиогдсон арга хэмжээнүүдэд хүүхдүүдэд оролцуулж үндсэндээ одоо хүүхдүүдийнхээ нүүр хоорох тийм ээ. Өсдийн өмнө бие зүй авч явах байдаг хүүхдүүдэд бас бүжгээс гадна ингэ сургасан байгаа. За тэгээ хүүхдүүд маань сая одоо энэ Азийн авраг шалгаруулах тэмцээнд оролцоод манай хүүхдүүд багаараа алтан медаль цомын эзэн болсон байгаа. За тэгээд манай хүүхдүүд ямар бүжиг бүжиглээ багаараа? Бүжгийн Happy Kids гэдэг бүжиг бүжиглээ. За тэгээд ийм гоё нэртэй сайхан бүжиг хүүхдүүд бүжиглээ. Багаараа алтан медаль авсан. Мөн одоо ганцаарчилсан сооло төрөлд одоо хүүхдүүд маань 4 хүүхэд оролцсон. 4 хүүхэд маань 2 алт насныхаа ангилалт гэсэн. 2 алт за тэгээд нэг мөнгө, нэг хүрэл медаль авсан ийм сайхан амжилттай яваад ирсэн байгаа. Тийм ээ. Хэдэн хүүхдийн бүрэлдэхүүнтэй явсан бэ? Нийтдээ одоо 20 хүүхэд манайх багтай хамтлагтай байдаг. Хэдий ч гэсэн яг энэ нөгөө санхүү мөнгө төгрөгийн асуудал дээр бид нар одоо эцэг эхчүүд яг өөрснөө хариуцсан. Тийм учраас нэгдүгээрт тийм асуудал, хоёрдугаарт нөгөө цаг зав, ажил төрөл тийм ээ. Иймэрхүү асуудлаас болоод яг 10 хүүхэд маань явсан. Тэгээд үнэхээр сайн амжилттай явсан. Тэгээд яг энийг ингээд бас энэ ташрамд ирэхэд нийт одоо дэмжсэн сургууль тэгээд мөн одоо багш эцэг эхчүүд гэр бүл нь үнэхээр сайн дэмжсэн. Тэгээд та нартай маш их баярлсан шүү. Үнэхээр энэ амжилтын ард тал байдаг тийм ээ. Тэгэхээр гэр бүлийн хамт одоо гэр бүл одоо тэр багш одоо хамтран ажилласан бас 40-р сургуулийн мөнгөн цэцэг багш маань өнөөдөр ирж амжсангүй. Тэгээд мөнгө багш маань бас үнэхээр хамтарч сайн дэмжиж ажилласан бас талархал илэрхийлье. За. Тэгэл их шиглээ хоёроос бас асуулт асуумаар байна л да. Тэгэхээр ингээ хамтлагаараа бүжиглэхэд ер нь ямар санагддаг вэ те? Тайзан дээр гараад яг энэ том тэмцээнд ороод бүжиглэл дууссан чи Азийн аврагын алтан медаль авлаа. Монголын баг тамирчид яллаа гэл тэр үеийн сэтгэл хөдлөл ямар байсан бэ? Яаж мэдрэгцэн? Эхэндээ амар сандарч байсан. Тэ сүүлдээ алхаар бүр маш гоё мэдрэлсэн. Тийм үү. Өөрөөрөө бахархаад. Анх бүжиглэхэд их сандарсан чинь өдрийн байрнаар их гоё санагдсан. Гоё санагдсан тий. Нэгдүгээр байранд орноо л гэд таад маань сэтгэл шудадаал явсан уу? Ямар гоё хувцастай юм бэ? Хувцсийн хийн уралж өгсөн. Хувцсийн захиалгаар хийлгэсэн аа. Хаста маш гоё хувцастай гоё харагдчих шүү дээ. Тэгээд олон авиаслаг бас хүүхдүүд ард нь байгаа. Тэгэхээр бас нэг ертөнд самтлагчтай тийм нэг ертөнд самтлагын бас олон хүүхдүүд одоо бөөндөө нийлж агаад энэ том амжилтыг гаргасан. Тэгээд дүүнэртээ бас амжилт хүсье. Тэгээд ийм хөөрхөн багаасаа олон улсын томоохон тэмцээнд оролцоод өөрсдийнхөө нэрийг гаргахаас гадна за Монгол улсынхаа нэрийг та нар манаас насныхаа ангилалд ингээ гаргаад явж байгаа учраас маш мундаг байна. Тэгээд цаашдаа ч гэсэн яг энэ төрлөөрөө бас хичээллээд олон шинэ зүйлийг сураад сайхан мэдээтэй хэдүүлээ эргээд олцох гэж бодож байна. Шогон бүжиг маань ер нь өөрөө яг ямар бүжиг байна те? Шогон бүжиг хөнгөтлөө одоо битэрийн зүгээс бол яг төдийлөн сайн мэдэхгүй байна. За цэнгэн бүжгээс бусад бүжгээс ялгарх онцлог нь одоо шугам бүжиг партнер шаардахгүй. Ганцаараа байсан ч за тэгээд том зай талбай шаардахгүй. За гэртээ өөрөө ингээд одоо давтсан ч боломжтой. За тэгээд шугам бүжгийн хамгийн том давуу тал бас ач холбогдол нь юу вэ гэхээр зэрэг 10 зүүн тархийг зэрэг хөгжүүлдэг.Ээрээ маш онцгой. Ягаад гэвэл эн чинь өөрөө дөрвөн зүг рүүгээ харж бүжгэлдэг бүжиг. Тэгэхээр нэг орон зайн баримжаалал буюу одоо хүүхдийн одоо яг тэр сэтгэн бодох тийм ээ. Тэгээд баруун зүүн тархийг хөгжүүлэх тал дээр үнэхээр ач холбогдолтой гэдэг нь одоо жилийн хугацаанд бас ингээд
энэ дээрээ судалгаа хийсэн. Яаж хийсэн бэ гэхээр манай хүүхдүүд одоо багаараа хамтлагаараа давтж байгаа. Эцэгчүүд нь бид нар эцэгчүүдээс сэтгэлийг сонсно. Хүүхдүүд нь яаж юм гэртээ давтж гэнэ үү? Тэгээ хүүхдүүдээ маань одоо сонирхол нь хэр байна. За одоо нөгөө хичээлдээ бас муудчихгүй гэж санаа зовн тийм ээ. Эцэгчүүдгээ байнгын харилцаа холбоотой ярилцсан. За тэгээд манай эцэгчүүд үнэхээр баяртай хариулт хэлсэн. Юу гэхээр за миний хүүхэд манай хүүхэд үнэхээр гэртээ цагийг зөв боловсон өнгөрөөдөг болсон. Өөрснөө одоо аяа тавиад бүжиг өөрснөө хийгээд за утасны хамаарлаас үнэхээр салжглаа. Тийш үү нэрэ. Баяртай байна гэсэн. Тэгэхээр зэрэг энэ бас энэ цаг үе энэ нийгэмд тийм ээ бас их ач холбогдолтой гэдэг нь бас тодорхой байна гэж харж байгаа. Яг нэр ингээ харахад одоо 8, 9, 10 настай хүүхдүүд бол яг нэг юм утастай. Утаснаас бол салхаа болсон байсан. Тэгвэл одоо ингээ гэртээ сайхан утсан дээр аяа тавьж байгаад л бүжиглээд байх нь шүү дээ. Тэгээд бас гэртээ гэхээс илүү дугуулан дээр одоо хамтлагийнхаа бэлтгэлд очиод бас завгүй хичээлээ хийгээд завгүй байдаг байх гэж бодож байна. Та хоёрыг ийм том алтан медаль аваад хүрээд ирсэн чинь ангийнхан найз нөхд нь багш нар нь юу гэж байна? Баяр хүргэсэн үү? Багштай надаа яг сургууль руу ирээд амар том бамбууш бэлгэр бас манай ангийнхантай яг ингээд мөнгө нийлүүлж өгсөн. Мөнгө нийлүүлээ өгсөн байна. Мондөг юм штэ. За манай тэргэл багш найз нөхд нь юу гэж байна? Ангийнхан нөхдөө өгөөд юу гэж байна? Яаж хийсэн бэлээ? Яаж гоё ширээ засчихсан бэлээ? Тэр талаар ярьж байна. Жижигхэн бэлэг бүлдсэн гэж бидний дуудсан. Тэгээд тэр бэлгээ өгсөн. Тэр чинь ямар бэлэг байлаа? Том бэлэг байсан үү? Том бэлэг байсан. Тэгээд ангийнхан найз нөхд та хэдийг ингээл гоё гадагшаа тэмцээнд яваал те огцоор нисээл ингээл явсан чинь би бас юм бүжгийн юмд явъя л да. Би бас бүжиг суръя л да гэж тэгж байна найзууд нь. Яг манай ангийн хүүхдүүд гэсэн. Ангийн хүүхдүүд гэсэн. Тэгж байна. Тэгэхээр чи юу гэсэн? Тэгэж тэ яваарай л гэсэн. Хөвгүүд нь ч юм тэгэдсэн. Хөвгүүд нь осоо. Та хоёр маань ер нь тэгээд ямар мөрөөдөлтэй юм? Одоо том болоод ямар хүн болох юм? Би том болоод бүжигчин болох юм. Бүжигчин болох юм. Бэлгээд алтай бүжигчин болох юм уу? Вау. Тэгэл анхны одоо томоохон алхмуудаа хийгээл явж ирсэн манай хоёр бяцхан бүжигчин маань ээж аав нь юу гэж нэр ийм гоё медаль авсан чинь. Ээж бит хоёроор бахархаад хоолнд орно гэсэн. Хоолнд оруулсан юм. Ямар хөөрхөн юм. Тэгээд манай хамаатнуудаас биднийг хоолнд орохыг үрээд хоолнд орсон. Хоолнд оруулаад байна тэгээ баяр хүргээд. Тэгэж шүү дээ. Одоо ингээл дахиад том тэмцээнээс ингээл дахиад ийм медаль аваад хоолнд орохоос илүү том бэлэг ингээл таанаас зөндөө ингээл гой бэлгүүд найз нөхөд багш те аав ээж ах トゥ гэл бүх хүмүүс ингээл юм бас өгөн те. Тэгээд манай хүүхдүүд бас ингээд байнгын сургуулалттай байдаг болоо гэж бодож байна л да. Тэгээд энэ хүүхдүүд манаас давхар ингээ хичээл номоо зохицуулж сурж гин. За тэгээд цагийг зөв одоо боловсон өнгөрүүлж байна. Гэртээ байсан ч гэсэн те. Тэгээд мэдээж цэвэр юм бай. Багаар ажиллах чадвар, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах гэх мэтчлэн маш олон давуу чанаруудыг бол одоо энэ бүжгийн урлагаар хичээснээр бол энэ бяцхан хүүхдүүд маань авж байгаа ах гэж бодож байна. Тэгээ багаасаа эхлээл ингээд бүжиг тайртай, бүжиг дуртай хүүхдүүдийг бас нэгтгээд ийм хөөрхөн хамтлаг байгуулад, холбоо олгоод олон хүүхдүүдийг бас энэ томоохон тэмцээн уралдаанд ингээд бэлтгээд явж байгаа багшд нас маш их баяр хүргье. Тэгээ бидний ярилцах хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээд ярилцлагын төгсгөлд бас багш маань гоё сэтгэлийнхаа үгийг хөрхи эцэг эхчүүдтэй бас хандаж хэлэх байх гэж бодож байна. Эцэг эхчүүдийн дэмжлэг бол нэлээд байсан баг гэж бодож байна тийм. Бүжигчдтэй бас хэлэх байх гэж бодож байна. Манай хоёр бяцхан охин бас ээж аав, найз нөхөдтэй тэр бас багштай гоё сэтгэлийнхаа үгийг хэлэх боломжийг яг одоо олгож байна. За багшаас эхлэе. За үнэхээр энэ анх удаага бас ингээ Монгол улсаа төлөөлөд ингээд энэ сайхан тэмцээнд оролцсондоо үнэхээр баяртай байна. За энэ тэмцээний одоо амжилт гаргахад одоо сургууль, багш за мөн одоо дэмжсэн маш олон хүмүүс байгаа. Тэгээд бидний тодорхой хэмжээний одоо биднэрт бас дэмжлэг үзүүлсэн, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн одоо улсын их хурлын гишүүнч байна. За тэгээд бид нар үнэхээр их баяртай байгаа. Одоо гараа сайн бол барай сайн гэдэг тийм ээ. Үнэхээр бид нар анхныхаа удаагийн тэмцээнд оролцоод Азийн аваргын алтан медаль авна гэдэг чинь үнэхээр бас энэ Монгол улстай цаашдаа маш ирээдүйтэй олон хүүхдийг одоо сургаж хөгжүүлж бэлтгэж одоо цаг заваа үр бүтээлтэй өнгөрөх энэ тал дээр одоо бид нар холбоотуудтайгаа хамтран маш өргөн хүрээтэй ажил хийе гэсэн төлөвлөгөө байгаа. Нэлээдгүй ажлыг төлөвлөжсөн байж байгаа. Тэгэхээр зэрэг одоо хүүхдүүд маань сайхан зүүн амраад ороод ирсний дараа бид намраас хавуулаад хүүхдүүд рүү чиглэсэн маш олон ажлыг хийнэ гэдээ бас ингэ төлөвлөжсөн байж байгаа. Тэгээд бүх дэмжиж тусалсан бүх
одоо хүмүүстээ баярлаа гэж хэлье. За баярлалаа. За тэргэл маань хин хандаж юу гэж хэлмээрээ? Анх удаа Азиар болж байгаа ихгүй санагдсан болохоор багш нартай бас аав ээжтэй Баярлалаа гэж хэлээ тий. За манай их шиглээ. намайг болон бидний тэмцээн эцэг их болон бүжиг заасан багш нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Тэгээд ярианы төгсгөлд бас нэг ертөнц хамтлагийн одоо энэ хүү уран бүтээлийг бас үзэгчдэд хүргэе гэж бодож байна. Тэгээд хөөрхөн бяцхан бас хамтлагийн босод гишүүд маань ирчихсэн байгаа учраас та бүхнийгаа бас босод гишүүдтэйгээ уулзаалаа. Өнөөдрийн зочноор Монголын хүүхэд залуучуудын нэг ертөнц шугамн бүжгийн холбооны үүсгэн байгуулагч Бор, за мөн нэг ертөнц хамтлагийн бүжигчин Тэргэл болон их шиглэн нараа оролцлоо. Тэгээд дараагийн оролдоон та нартай бүгдэнд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөе. Дараа дахиад ийм гоё сайхан мэдээтэй хэдүүлээ эргээд олцгаая. Маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Урьж оролцуулсан та бүхэндээ үнэхээр их баярлж байна. За хөтөлбөр энэ төрөд өндөрлөж байна. Тэгээ хөтөлбөрийн төгсгөлд Азийн аваргаас алтан медаль авсан энэ гайхалтай бүжгийн үзүүлбэрийг хамтдаа үзчихэд нэвтрүүлэг өндөрлөё. Маргааш шинцэгтэй эргүүлцлаа. Тэр баяртай.